сандаг юу их гэж бодож байна л да. Ихтэй албад гэх. Нэг бол аим яваас. За сайн мацхан нэг мөсөгийн ганц болох гэдэг. Би бодилгийн спортод 5 жил хичээлж байгаа. Улсын альбом хөрөндөл Азиавын шагнал байр тавьжгаа ийм юм байна. Би хөвдөө фитнес ажилладаг. Тэгээ одоо фитнес нэгээд нэг жил 3 сая хугацаа гэсэн. Гэдэг зүйл ингээд минут үхэл гэж боддог. Аягтай холбоотой бүх гэмтийг бүх юм эхэндээ тогтоод гэвэл сал хүчил бидний намд яс бус хайцаа гэж бүх юм эхэндээ тогтдог. Монгол улсын хэмжээнд бас айхууж байгаа залуучууд ажилгүй юм. Ууж байгаа шавж чингэж байгаа залуучууд ашигч байна. Тэнд холбоотой зөвшөө манай Монгол улсын нэг ядуу даа баганаас аягтай холбоотой гэж би боддог. Ерөнхийдөө миний амьдралтай холбоотой хай байр тусамж байгаа. Жишээ нь манай найз гэсэн ингээл аягүй байгаа янз хийхдээ өг тийм там том асуудал тийм зөндөө олжсэн. Аягтай холбоотой муугаа тусамж бүгд байдаг. Аяг гэдэг зүйлийг бол залуучд маань их ууж байна. Залуучд юмтэйчүүд өсвөр насны одоо 2-30 насны эмэгтэйчүүд ичүүд бол их ууж байна. Тэгээ юу бодох нь Монгол улсын агент живж байгаа. Яагаад живж байгааг нэг ингээд ажилгүй стрестэй бохомдолтой эдийн засгийн хямрсан. Тийм учраас юм их уудаг юм хүмүүс аягүй их болцсон гэж бодож байна. Залуучд одоо жишээ Facebook, Instagram, Twitter аягтай холбоотой стори бичлэгүүдийг явуулдаг. Аягээс үлдсэн бичлэгүүдийг явуулдаг. Залуучд маань заавал ингээд стресээ аях уучлахгүй спорт хичээлж фитнес өөрийнхөө дуртай ямар нэгэн спорт хичээлж ингэж стрессээ тайлж нэг амьдрал өгөх юм аягүй хөвслөө тийм алхмаа яана. Залуучууд бол захим очин шаашлаад аягтай амгийг одоо сослохгүй. Гоёг одоо хайд үгээсэн хай шингэсэн тийм их үйл зүйлүүдийг одоо бүгдээ уяалж байгаа. Одоо бидний үе залуучууд дээшээ алхам сайжсан гэсэн үг байхгүй юу? Дээшээ ахын тул бидний их хандах бусдаа төгөөцгөөе.